За бүгдэнд нь орой өнтергийн чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хэдүүлээ өнөөдрийн дугаараар алдарт Апу хувьцаат компани тухай ярилцсан. За би үүнийг ярихдаа яг хөрөнгө оруулалтын зүгээс голлох үзүүлэлтүүдийг нь тоймолтой товч хүргэнэ гэсэн үг. За та энэхүү бичлэгийг үзснээрээ нэгдүгээр Апу бол үнэхээр value хувьцаа юм байна. Би энэ хувьцааг авах хэрэгтэй юм байна. Нөгөө талдаа хэрвээ та эзэмшдэг бол позицио нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. За би энэ дөрвөн слайд бэлдсэн байгаа. Слайд руу идлээ орохоос өмнө компани тухай товч ярилцъя. За Апу хувьцаат компани бол Монгол улсын шингэн үндэсний үйлдвэрлэл дээр бол зах зээл дээр үнэмлэхүйц байр суурь үзүүлдэг тэргүүлэгч компани байна. За тухайлбал үндсэн голлох дөрвөн чиглэлийн үйлдвэрлэлтэй. За нэгдүгээрт шар ариг. За хоёрдугаарт архи спиртний үйлдвэрлэл, за гуравт сүүн бүтээгдэхүүн гэж байна. За сүүлд нь ус ундаа хийжүүлсэн ундаа үйлдвэрлэл. За зах зээлийн эзлэх хувийн хувьд бол архи шар аригны хувьд бол зах зээлийн 80 орчим хувийг, за сүүн бүтээгдэхүүнүүд бол зах зээлийн 3.1-ийг эзэлдэг байгаа. За бүтээгдэхүүний тоо хэмжээний хувьд бол өнгөрсөн оны байдлаар нийт 397 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. За борлуулсан литрээр нэривэл өнгөрсөн онд хэд 170 сая литрийн шингэн үйлдвэрлээд түүнийг борлуулсан байж байна. 170 сая литр шүү. За тэгэхээр үндсэндээ бол энэ компани зах зээл дээр үнэмлэхүйц нэгт зохисдог. За Монголын нийт эдийн засгийн хувьд бол үеийн үед топ 10 аж ахуйн нэгжээр шалгарч ирсэн Монголын томоохон үйлдвэрлэгч, томоохон экспортлагч, нийт эдийн засгийн томоохон хувь нэмэртэй ийм тэргүүлэгч компани байгаа. За энэ оны хувьд бол энэ компани яг 100 жилийн яваа удаж байгаа. Гэхдээ 1924 онд үүсгэн болох үндсэндээ ардын хувьсгалаас хойш 100 жилийн турш доктортой үйл ажиллагаа болоод томорсоор ирсэн байгаа. За энэ жил бол 100 жилийн байтал. За эдгээр слайдаас дээрээс хувьцааны тухай харахад бол яг дөө хөрөнгөний бирж дээр Апу тикер хувьцааны арилжаалагдж байна. За би энэ график дээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хувьцааны ханшийг нөгөө талдаа цагаан график нь арилжааны хэмжээг тусгасан байна. За ингээд харуул зах зээлийн үнэлгээ нь яг одоогийн байдлаар 1:80-ийн үнэлгээтэй. За энэ компани ер нь бол 1:80-ийн компани шүү. Үнэлгээний ч өөрөө 1:80. За та бүхэн ингээд харуул орлого нь 1:1:80-тай зөвхөн 1 жилд өнгөрсөн оны орлого нь. За нөгөө талд компани нийт хөрөнгөний хэмжээ мөн адил 1:80-ийг давцсан. Их 80-ийн түвшний компани байгаа. За өдрийн дундаж арилжааг сүүлийн 8 жилээр ингээ харангууд 37 сая арилжаалагддаг. За энэ маань өөрөө өмнөх лайв дээр хэлжсэн топ 20 индексийн дунджаас харахад арилжааны нэмэх маш өндөртэй хувьцааны нэг дээрээсээ 4-т орох юм аа. За тэгэхээр үндсэндээ хүрэх чадвар өндөртэй таны хувьцаа зарах үед бол захиалга нь биелнэ гэсэн үг. За өнөөдрийн хаалтын ханшийн хувьд бол 994 гэдэг ханш дээр хаагдсан байна. За 2016 оны эхний ангаст Апугийн хувьцаа 436 төгрөг байсан. За өнөөдрийн байдлаар 994 буюу 2.3 дахин өссөн байна. За ковидын дараах яг Монголын нийт хувьцаа өсөлтийн үед бол оргилдоо энэ хувьцаа 1904-т хүрч ирсэн. За эндээс ингээд хараад үндэстэй 4.3 дахин нугарчихсан байна. За энэ бол ердөө сүүлийн 8 жилийн үзүүлэлт. Хэрвээ та 2007 онд хөрөнгө оруулаад өнөөдөр хувьцаагаа зарж байгаа бол үндсэндээ 310 дахин өсчихсэн байгаа энэ хувьцаа. За компани бол хувьцаагаа түүхэндээ 2 удаа хуваажсэн. 2008 онд 16 онд хуваажсэн байгаа. За хувьцаа эзэмшигчийн тоогоор бол Монголда яг одоо жижиг хувьцаа эзэмшигчийн тоогоор бол тэргүүлж ин буюу 30 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй. За энэ өөрөө олон нийтний 13 орчим хувийг эзэлдэг байгаа. За томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд бол Апу компаниг Шунхлай холдинг 56%, нөгөө талаа Хайникэн 25 орчим хувийг эзэлдэг байгаа. За хувьцааны талаар бол товчхондоо нэг иймэрхүү байна. За дараа нь энэ хувьцааны ногдол ашигын талаар ярилцъя. За энэ бол маш чухал сэдв. Яагаад гэвэл Апу ногдол ашигтай холбоотой үзүүлэлтээр хөрөнгөний бирж дээр аль ч үзүүлэлтээр харсан ерөнхийдөө бол нэг ч агсдаг гэхэд бол хэлцдэггүй. За яагаад гэвэл энэ компани бол ногдол ашигаа тогтмол олгодог. Энэ компани ногдол ашигын бодлого нь маш тодорхой. За жишээлбэл энэ компани 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу үндсэндээ сүүлийн 20 жилийн турш жил болгон ногдол ашигаа тараасан байгаа. За би үүнийг харуулж байна. За сүүлийн 10 жилийг тусгасан байна. Босоо бага нь бол тухайн санхүүгийн тайланд жилд олсон мөнгнөөсөө хэдэн төгрөгийн ногдол ашиг тараасан бэ гэдгийг хэлтэж байна. 70 төгрөг. За өнгөрсөн онд 89 төгрөг. За улаан график нь юу юм бэ гэхээр тухайн компани тухайн тайлан жилд олсон цэвэр ашигынхаа хэдэн хувийг нь эзэддээ ногдол ашиг байдлаар тараасан бэ гэсэн. Үндсэндээ тэр компани олсон бүх зардлаасаа ч нэг төгрөг тутмынхаа хэдэн хувийг нь эзэддээ тараад юм бэ гэсэн үзүүлэлт тухайн жилдээ. За ингээд харуул үндсэндээ бол цэвэр ашигынхаа нэг сүүлийн жилүүдээр харахаар 80 орчим хувийг тараадаг. Нэг төгрөгийнхаа 0.8-ыг нь эзэддээ жил болгон тараачдаг. За дунджаар нэг хэдэн төгрөг байт юм бэ гэхээр яг за суурийн нөлөө 16 оны суурийн нөлөөг хасаад үзвэл нэг дунджаар жил болгон 83 төгрөг өгдөг байх нэ. Тэгэхээр та энэ хувьцааг эзэмшиж байгаа цагт бол үндсэндээ нэг жилд дунджаар 83 төгрөг ногдол ашиглалаар тогтмол авч ирсэн байх нэ. За мэдээж ногдол ашигын өгөөж бол 2024 оноор нь төсөөлөд үзвэл
За эхний хагасын гүйцэтгэлээрээ энэ компани 55 төгрөгт тараахаа зарлцсан. За хоёрдугаар хагасыг таамаглаад үзвэл нэг 40-45 төгрөг тараана гэж таамаглаж байна. За энэ нийлбэртэй 24 онд нийт 95-аас 100 төгрөг болно. За өнөөдрийн хувьцааны ханштай харьцуулаад үзвэл ногдлохын ашиг өгөөж 10% дээр хүлээгж байна. За энэ 10% гэдэг бол өөрөө зах зээлийн дундчтай харьцуулахад бол ногдлох шигний хувьд бол маш өндөр юм шүү. Банкны хадгаламжийн хөв 13-аас 14% байгаа. Гэтэл та энэ хувьцааг эзэмшнээрээ зөвхөн ногдлох ашиг жил болгон одоогийн аншаар бодвол 10% авах боломжтой гэсэн үг. За нөгөө талд компани томрохын ирээр хувьсааны үнэлгээ томрно гэсэн үг байгаа. За ногдлохын үзүүлэлтээр бол яарчгүй тэргүүлж компани байх нэ. За компани за эхлээд хэдлээ ашигт ажиллагааг ярилцъя. За би энэ дээр сүүлийн 6 жилээр компани цагаан график дээр компани нийт орлогыг харж байна. Борлуулалтын орлогыг харуулж байна. За улаан график дээр компани тухайн жилийн цэвэр ашгийг харуулсан байна. За ингээд харуул тогтмол төсөлтэй. Орлогын хэмжээ бол өнгөрсөн оны байдлаар 1.1 их найдын борлуулалтын орлоготой. За ийм компани бол Монголд маш хоор байгаа их найдын түвшний компани. За орлого сүүлийн жилүүдэд жилийн нийлмэл дундаж өсөлтөөр тогтмол өсөлттэй буюу 21% өсөлттэй буюу айгүй өндөр гүйцэтгэлийг харуулж байна. За цэвэр ашигын маржин бол 17%тай. Буюу компани 100 төгрөгийнхөө борлуулалтаасаа цэвэр бүх зардал татвар асаад 17 төгрөгийн цэвэр ашигтай ажилдаг үзүүлэлттэй байгаа. За энэ маань өөрөө үйлдвэрлэгч компаниуд бол харьцангуй өндөр үзүүлэлт байгаа. За доошлоод эзэдийн өмчийн өгөөж 15%тай харагч. За энэ эзэдийн өмчийн өгөөж маань юу гэсэн үг гэхээр энэ компанид хувь оруулсан хувьцаа эзэмшигч эзэдийн хөрөнгийг хэр хэмжээгээр нэмэгдүүлж байгаа хэмжээг харуулдаг байгаа. За энэ бол 15%тай өндөр харагч байна. За нийт хөрөнгийн өгөөж 10%. Буюу энэ компани өөрөө нэг их найдын хөрөнгөтэй. За нэг их найдын хөрөнгөө бизнестэй үйл ажиллагаа зарцуулж үйлдвэрлэлээ болоод үүнийхээ 10%-ийг цэвэр ашиг болж байна. Буюу 100 тэрбумын одоо цэвэр ашиг хийж байна гэсэн дүгнэлт гарч ирнэ. За энэ бол үйлдвэрлэлийн салбарт мөн л адил өндөр үзүүлэлт байгаа. За P харьцаа буюу үн ашигын харьцаа сүүлийн 12 сарын байдлаар нэг 6.9-тэй. За үүнээс дүүл одоо хувьцааны үнэлгээ P нэг 10-аас 15-аас доош байдаг гэж үзвэл харьцангуй хямдаар үнэлж байна гэж дүгнж болох нэ. Үнэндээ энэ компани энэ чигээрээ 6 жил ажиллахад л компанийхаа зах зээлийн үнэлгээг олж чадамжтай гэдгийг энэ тоо илтгэнэ. За тэгэхээр ашигт ажиллагааны хувьд бол нэг тогтмол төсөлттэй ашигт ажиллагаа нь бол маш жигдэрчсэн үйл ажиллагаа нь бол жигдэрсэн байгаа. За цэвэр ашигын хэмжээг ингээд хараад үзвэл өсөлттэй ижил сүүлийн 3 жил бол харьцангуй тогтун харагч байна. За энэ юутай холбоотой гэхээр хоёр хүчин зүйл байгаа. За нэгдүгээрт гэвэл за арх согтуурлах ундааны хэрэглээ дэлхийн игээд Монгол улсад бол харьцангуй хандлага нь өөрчлөгдөж ирж байна. Тэгэхээр энэ компаниуд бол борлуулалтын сегментээ солих одоо илүү төрөлжүүлэх шаардлагатай байна. За үүний хүрээнд бол тухайн компани сүүлийн жилүүдэд сүүн үйлдвэрлэлээ түлхүү нэмэгдүүлж байгаа. За нэг жишээ дурдвал өнгөрсөн жил хоньног одоо шигдвэрийг урлан үйлдвэрлэлийн компанид 26 тэрбумын санхүүж тайсан байгаа. За энэ өөрөө бяцлаг үйлдвэрлэж байна. За нөгөө талдаа алкоголын хэмжээг бууруулад өнгөрсөн он тэгэхээр нэг 90 орчим нэвтрлийн шинэ коктейлийг одоо нэвтрүүлсэн байгаа үйл ажиллагаанд. За тэгэхээр архины хэрэглээ өндөр алкоголын хэрэглээ буурж байгааг үүнд нь нийцүүлээд компани стратеги боловсруулад ашигт ажиллагаагаа хадгалах хүрээнд өөр шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалтын одоо борлуулалтын сегментийг төрөлжүүлж байна гэж ойлгож байна. За бүр 2022 онд мөн адил Монтяк гэдэг архангайн том төсөл хэрэгжүүлсэн байгаа. За яг одоо нөгөө 397 нэр төлөв бүтээгдэхүүнд эдгээр нь зарагдаад алидийн зах зээл нэвтэрсэн явж байгаа. За нөгөө талд бол дотоод зах зээл дээр харьцангуй архи 80% зах зээл дээр харьцангуй хандсан байр суурьтай байгаа гэж үүний нөгөө талд экспортыг нэмэгдүүлж байгаа. За тухайлбал Солонгос улс, за Стан, Төв Азийн улсууд, сүүлд Швейцар, Герман, Польш улсууд нэмэгдсэн байгаа. За эдгээр улс руу голчлон пив, бяцлаг, арх согтуурлахундаа экспорт хийж байгаа. За энэ мөрөө борлуулалтын орлогыг цаашид дэмжих хүлээлттэй байгаад байна. За мөн та бүхэн мэдж байгаа GS компани дижитал концептыг Апо хувьцаат компани эзэмшдэг буюу хараат компани байгаа. Тэгэхээр GS компанид бол мэдээж компани жигдрээд үйл ажиллагаа нь ашигт ажиллагаар орох хүртэл Апогийн үзэгээс бол хэмжээний мөнгө хайж байгаа. За та бодоод үзээрэй. GS компани яг CU шиг 3-4 жилийн дараа ашигт ажиллагаар орсон тохиолдолд Апогийн ашигт ажиллагааг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг та нэг дунд урт хугацаанд нэг төсөөлөд үзээрэй. Тэгэхээр GS ашиг нэмэгдэвэл Апогийн хувьцаат шууд нөлөө үзүүлэх юм шүү. За санхүү байдлын талаар ярилцвал за Апогийн санхүүгийн одоо эрүүл байдал бол үндсэндээ баг Монголд тэргүүлэх түвшний маш санхүү нь эрүүл. За одоо харьцаа зүйлд бас сайн үзүүлэлттэй байгаа. За ингээд харуул хөрөнгө нь нэг их найд. Мөн адил сүүлийн 18-аас өнөөдрийг хүртэлх нийт хөрөнгө үр төлбөрийн хэмжээг нь би босоо баганд илэрхийлсэн байгаа даа. За ингээд хараад үзвэл хөрөнгийн хэмжээ нэг жилийн 13% өсөлттэй, жилийн нийлмэл дундаж өсөлтөөр тогтмол хөрөнгөө нэмэгдүүлж байгаа байтал. За нөгөө талд санхүүгийн харьцааг хараад үзвэл энэ компани дээр үрийн харьцаа маш багт. Ингээд харуул нэг их найдын
нийт хөрөнгөтэй нөгөө талдаа өөр нь ердөө 327 тэрбум төгрөгтэй. Буюу үүний нөгөө зүрүү 700 тэрбум төгрөг нь компани өөрийн хөрөнгө байгаа. Үндсэндээ дотоод их үүсвэр нь 700 тэрбумтай. Үрийн хөшүүрэг маш багатай буюу санхүүгийн хөшүүрэг бол 1.4-тэй. Энэ бол маш сайн үзүүлэлт байгаа. За тэгэхээр өөрийн хөрөнгө ихтэй өртөлбөр бага байх нэ. За мэдээж төлбөр түргэн үүсч чадварын харьцаа бол ярилтгүй маш өндөр байгаа. Нийт үр төлбөр 327 тэрбум төгрөгийн үүнээс богино хугацааны үр төлбөр нь ердөө 120 тэрбум. Гэтэл энэ компани мөнгө түүнтэй адилт хөрөнгө нь үүнээсээ бараг 2 дахин өндөр байгаа. Тэгэхээр богино хугацаанд компани хүрэх чадварын харьцаа үзүүлэлтэд үр төлбөрийн харьцаа үзүүлэлт бол маш сайн харьцаа үзүүлэлттэй байгаа даа. За PB үнэлгээний хувьд бол одоогийн байдлаар зах зээлийн дээр 1.4 PB-тэй байна буюу үн дансны харьцаа гэж байгаа. За энэ юуг илэрхийлэх вэ гэхээр ерөөсөө энэ компани одоо нийт эзэдийн өмчийг нь 1 гэж бодоход одоогийн зах зээлийн үнэлгээ нь ердөө түнс 40% илүү буюу 1.4. Үндсэндээ энэ компани дансны үнэтэйгээ ижил шахуу үнэлж байгаа гэж ойлгож байна. За энэ бол өөрөө харьцангуй 1.5 1-ээс доош буюу харьцангуй боломжийн үнэлгээтэй яг бодит үнэлгээтэйгээ ойролцоо байна гэдгийг илэрхийлнэ одоогийн хувьцааны үнэлгээ бол. За нөгөө талдаа энэ бол дансны үнийн харьцуулалт энэ их мөнгө олох механизм систем нь бол өөрөө энд тусгадаагүй зөвхөн дансны үнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За нэг Апогийн талаар бол товч дуртахад бол иймэрхүү байгаа. За тэгэхээр манай компани зүгээс бол бид нар ямагт value хувьцаанд хөрөнгө оруулалтыг зөвлөдөг байгаа. Тэгэхээр value stock гэж яг юуг хэлээд байна вэ гэхээр нэг талаа зах зээл дээр үнэлгээ нь одоо ийм байна гэж бодоход энэ компани яг бодит үндэс нь бизнесийн чанас нь бол ийм үнэлж байгаа буюу зах зээл дээр харьцангуй хямд үнэлж байгаа хувьцааг нэг талд хэлж байгаа. Нөгөө талаа value хувьцаа гэдэг маань бизнесийн үйл ажиллагаа маш тогтвортой, санхүүгийн харьцаа үзүүлэлт, санхүүгийн эрүүл байдал нь сайтай, нөгөө талдаа ашигтай ажиллагаагаа тогтмол нэмэгдүүлээд өндөр түвшинд бариад явдаг тийм тогтвортой үйл ажиллагаатай компанийг value компани гэж хэлдэг байгаа. За тэгэхээр эдгээр үзүүлэлтээр бол Апо компани бол яалчгүй Монголд value хувьцааны нэг юм аа. За сүүлд нь дуртахад бол value хувьцаан дээр бол мэдээж үйл ажиллагаа тогтворсон учраас ногдол ашигын төлөлт өндөртэй байдаг байгаа. Тэгэхээр ногдол ашигын бүхий үзүүлэлтээр бол энэ компани хөрөнгөний бирж дээр одоогоор бол тэргуун байр суурьтай байгаа даа. Тэгэхээр та бүхэнд энэхүү компани хувьцаанд дунд урт хугацаанд хөрөнгө оруулах хийхийг манай компани зүгээс санал болгож байна. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе.